За сайн байцгаана уу. Right News podcast-ийн 10 дахь дугаар эхлэхэд бэлэн боллоо. Тэгээ ер нь бол Ираны дантай холбоотой мэдээлэлүүд. Тэгээ Ираны дан гэхээр бит хоёр нөгөө одоо яг тэнд одоо юу гэдэг тийм довтлогоо өглөө гэсэн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр байнга мэдээлэгдэж байгаа асуудлуудыг ярихгүй илүү нэг эдийн засгийн өцөлж байгаа нөлөөллүүдийн талаар ярих гэж бодлоо. Тэгэд бас мага хөдөлгөөн гэдэг энэ Трампыг ерөнхийлөгч болоход нь дэмжиж гаргаж ирсэн. Одоо энэ Republican намд голлох Трампын одоо юу гэх юм бааз болсон энэ хөдөлгөөн ер нь сүрж байгаа шиг байна. Тэгээ энэтэй холбоотой мэдээнүүд бэлтгэлээ. Тэгээ бас нэг их одоо дэлгэрэнгүй урт яриад яах вэ? Тэгээд эхлэе да. За, хасраахын эсрэг ер нь бол энэ дугаар эдийн засаг талаас нь ер нь эдийн засгийн ямар хохирол дэлхийн эдийн засгт үзүүлж байна те. Энэ Трампын мискалькуляц гэж ярьж байгаа. Энэ тооцоол маш том тооцоо алдсан. Энэ гай, энэ хүний алдаа юунд хүрэж байгааг бид нар доо ярихаар боллоо. За энийг ч гэсэн ойлгосон юм уу да. Нөхөр бол ингэж байна. Израиль анх удаага ингээд нэг юу шахалт гэх юм уу? Тийм нэг хатуухан шиг үг чулуутсан байна. Та нар одоо юу Ираноор довтлохдоо битээ эдэр юу газрын тосных нь нэг цооног өдрөнд дайраад те. Ираны одоо энэ дэглэмийг унгасныхаа дараа тэдний чинь бид нар ашиглана. Тэ? А дээрэс нь наад нөгөө юу дайралт чи эргээд сөрөг тэр blow back гэдэг зүйл үүсгээд байна. Одоо реакц тэ? Яг ийм үүсгээд байна гэж байгаа байхгүй. Тэр нь бол яг үнэ. За би одоо тэр нөгөө Ираны том эрх мэдлэлтнүүдийн хэлсэн үгнүүдийг сүүлийн 7 хоногт юу гэж хэлв? Хэлсэн үгнүүдийг та бүхэнд одоо танилцуулъя. Тэгэхээр эндээс ойлгох бизээ. За Ираны парламентын спикер одоо монголоор бол улсын хурлын дарга Мухаммед Багер Галибаф гэж юм. За бид нар бол биш үү нүдийг нүдээр шүдийг шүдээр гэдэг зарчмыг баримтланаа. Манай энэ одоо иргэний болон цэргийн байхын руу довтлох юм бол бид нар яг адилхан довтлоно гэдээ одоо тэгж хэлж байгаа. Энэ үгээ тэр хинт зориулж хэлсэн байх юм мэдээж одоо Америк, Израиль хэлж байгаа. А тэгээд энэ хоёр улсад тусалж цэрэг зэвсгийг байршуулж байгаа тий. Юу цохилт үзүүлэгч нь тусалж байгаа тэр булангийн орнуудад хэлчихгүй GCC гэдэг. Энэ орнуудад хэлж байгаа маа. Ер нь бол хатуу үзэлцэнэ гэдэг. Тэр нь ч гэсэн ер нь Бахрейн сая болоод өнгөрсөн Бахрейн одоо маш хүнд байдалтай байна гэж байна. Усныхаа үлд одоо гэх ус цэвэршүүлэх байгууламжийг нь зөгцсөн ч одоо Бахрейн маш хэцүү байдалтай байна гэж. Одоо тэрийг энэний дараа бол ярина. Дараагийн Ираны том албан тушаалтны дуугийг та бүхэнд дуулгая. За энэ Ираны хувьсгалт гвардийн одоо бригадын генерал цолтой Ибрахим Жабари гэж юу гэж хэлсэн бэ гэхээр за бид нар энэ дайныг 10 жил үргэлжлүүлж чаднаа. Америкууд биднийг дутуу үнэлээд байна. Бид нар одоо 10 жил байлдах тийм бэлтгэлтэй байгаа гэж хэлж байгаа. Энд чинь нөгөө нэг дэгстүүрсэн л юм баг л та. Тийм байж болно. Гэтэ эдгээр чинь 20 жилийн турш дайнд бэлдсэн хүмүүс гэж байгаа шүү дээ. Ер нь бол тий. Иракийн дайнаас хойш байгаа. Ер нь бид нар дараагийнх нь байх юм байна гэдэг. За дараагийн хүн бол ерөнхийлөгч Масуд Пезешкян. Энэ хүн юу гэж хэлсэн бэ гэхээр яг адилхан. Энэ Америкууд бидрийг одоо ингэ нөхцөлгүйгээр бууж өгөх гэж хэлж байна. Тим юм байхгүй. Одоо энэ мөрөөдлөө та нар авсандаа орж орох хэрэгтэй гэж байгаа байхгүй. Энэ бол ерөөсөө тэгээд юу түрүүний нэг юу спикерийн хэлсэн үгийг давтаж байгаа. Энэ манай энэ хөрш орнууд бидэрлүү довтлох юм бол бидэртлүү довтлоход туслах юм бол бид нар зөрүүлээд хусан шүү гэж байгаа. Энэ бол маш одоо тодорхой товч тийм хатуу байр суурь байна. За дараагийн Ираны албан тушаалтныг одоо Ираны гадаад хэргийн сайд Аббас Аракчи гэдэг юу гэж хэлсэн бэ гэхээр ингэж байгаа. Эдгээр одоо энэ эдгээр гэдэг нь Америкуудыг хэлж байгаа шүү дээ. Эдгээр бидрийг ерөөсөө нэг 2-3 хүн өдөр дотор буулгаад авчна гэж бодсон юм шиг байгаа. Тэгмийн нугаана гэж бодсон гэдэг. Бодсон юм шиг байгаа. Энэ бол алдаа. Та нарын тэр план A чинь бол бүтлгүүцээ. А төлөвлөгөө чинь бол бүтлгүүцээ. Одоо та нарт өөр төлөвлөгөө одоо яг бодит реалистик тийм төлөвлөгөө байгаа мó? Ер нь янз бүрсэн маягтай ингэж хэлсэн байгаа. Ер нь бол бид лөө ингээд сохроор дайрчлаа гэж байгаа байхгүй. Энэ бол яг үнэн нөө Венесуэл гэж бодсон юм шиг байгаа. Чи Венесуэл Иран хоёр ч одоо шал өөр гэдгээ харуулж байгаа байхгүй. За одоо энэтэй холбоотой нэг маш том үйл явдал болж өнгөрснийг ярив. За Бахрейнчууд
одоо өнгөрсөн 7 хоногт өөрийнхөө тэр ус цэвэршүүлэх байгууламжуудаа Иранаар бөмбөгдүүллээ. Энэ бол одоо маш одоо усгүй одоо энэ ойрох дорны орнолт чинь бол сүлийн улсууд чинь маш том одоо гай гамшиг ихгүй юу? Тэр юу газрын тосны тэр нэг юу одоо экспортоо хийж чадахгүй хүнсний импорт авч чадахгүй байгаагаас илүү ер нь бол том аюул гэж хэлж болно. Энд чинь нэг юу түүхт дурдах юм бол ингэсэн байгаа. Булангийн дайм ба шүү дээ 91 оны. Тэрнээс өмнө бас 90 оны тэр нэг юу Ирак Кувейт руу дайрахад шууд хамгийн түрүүлээ тэр ус цэвэршүүлэх байгууламжууд руу дайрсан байгаа. Одоо ус цэвэршүүлэх байгууламж гэдэг чинь бол далайн усыг тэр давс болон бусад эрдэсээс салгаад унтны болон бусад хэрэглээний зорилттой болгож ашиглахыг хэлнэ. Тэг ашигладаг тийм үйлдвэр байгууламжийг хэлнэ. Энийг нь одоо Кувейт руу Ирак дайрахтаа Саддам Хүсейн бол ерөөсө тоохгүй дайрсан, устгасан. Тэрнтэй яг адилхан үйл явдал ерөөсө 91 оныхын тэр нэг он гараал болж байгаа шүү дээ. Ажиллагаагаар Америкчууд ч юм бол бүр зөвхөн тэр унтны усны байгууламжууд ч биш. Ерөөсө бус тэр бүх том нэг иргэний гих байгууламжууд руу дайраад сөнөөс энэ яадаг байсан бэхээр тэр 91 оны дайралтаас өмнө бол Иракчуудын одоо хотын бол 95% нь унтны устай хангагддаг. Хөдөөгийн 75% ус нь унтны усны ямар ч асуудал байхгүй тэгж байдаг байсан гэж байна. Тэгээд тэр дайралтын дараа санкц дурч байгаа ш Иранч. Иракч тий бүр олон улсын том улсуудын Америк эдийн засгийн хямарсан. Тэгээ дээрээс нь нэг засах материал болон түүхий идүүдээ авч чадахгүй дүрсэн. Тэгээ одоо ерөөсөө Ирак тэр одоо үйл явдлаас маш олон хүүхдүүд тий иргэд өгсөн гэж байгаа өвчин туссан гэж байгаа маш тийм нэг сөрөг үйл явдал болсон гэж байгаа байхгүй. Тийм ер нь одоо юу гэдэг Америкчууд ч ингээд Израильчууд за ер нь Газаг ч гэсэн ингээ харах юм бол ерөнхийдөө эдгээр чинь цэргүүдтэй юм уу байртаа цэргийн байгууламжуудыг одоо юу гэдэг довтолж ийн гэдэгээс илүү иргэний байгууламжууд асар их довтолт юм билээ л дээ. Одоо жишээлбэл НАТО нөгөө 2011 онд нөгөө ливд бөмбөгдөлт хийжсэн шүү дээ. Тэр үедээ НАТОгийн ч одоо жишээлбэл ливийн бас тэр ус цэвэршүүлэх байгууламжийг устгасан гэж байгаа байхгүй. Тэр чинь бүр асар тийм том байгууламж байсан гэдэг юм да. Асар их хөртгөр байгууллаа. Тэр лив чинь бас одоо юу гэдэг ер нь бол яг нэг бол Каддафиг айгуу дарангуулгач байсан гэж ярьдаг гэсэн. Каддафигийн юу гэдэг тэр газрын тосоо иргэдийнхээ амьдралд шингээгээд дид бүтцч гэдэг юм уу те. Одоо тэр хүмүүсийн амжиргааг шийдвэрлэх эрчим хүч дид бүтц тэр асуудлуудыг шийдвэрсэн одоо үйл хэрэг нь бол бүтээн байгуулалтууд гэж манайх нэрлэдэг шүү. Тэр нь бол нийлээл байсан юм байна. Гол нь тэгээд Каддафигийн дарангууллыг устгах чинь гингүүтээ ямар ч хамаагүй тэр иргэний ч юм уу тэр байгууламжууд руу ингээд товтлоод тэднийг устгаад тухайн улсыг одоо юу гэх юм эдийн засгийн хөдөлгөөн хорлоод байгаа байхгүй юу. Одоо ч гэсэн энэ дан дээр чинь наад хэд ч одоо сая Тегераны иргэн тойронд одоо ингээд өдөр авсан бичлэг байлаа гэхэд ингээд харанхуй болцсон байгаа байхгүй юу. Яасан гэхээр нефтийн хоолоонууд те нефт боловсруулах нөгөө refinery гэж яддаг шүү дээ. Тэдний навь чи бөмбөгдсөн байгаа. Тэгээ тэр чинь яг нэг үйлэхэд тэр дэглэм солихтой ямарч хамаагүй. Дээрээс нь бас эмнэлгийн одоо жишээлбэл нөгөө Иран ч ийм санкцд орсон учраас гаднаас ийм авч чаддаг гэж байхгүй. Тэгээ өөрсдөө ийм 14-5 ийм фармацевтикл үйлдвэртэй тэдний бүгдийг устгасан байгаа. Ерөөсөө ингээд хүн одоо юу гэдэг хүн байж болох хүн амьдарч болох бүхэл тэр болцоог нь хаагаад яг нэг нөгөө дэглэмийн Иранчуудыг чөлөөлж ин дэглэмээс нь чөлөөлж ин гэхээс илүү Иран хүний энгийн хүнийг амьдрах аргагүй болох гэж ингэж хорлож ин. Гэтэ би бол хувьдаа энэ яг Америкчууд ингэж одоо зориод байна гэхээс илүү Израильчуудын хийж байгаа асуудал юм шиг надад санагдаад байгаа байхгүй. Тэгээ ямар ч байсан энэ Иран Бахрейн руу дайрдаг асуудал тэр нөгөө нэг юу ус цэвэршүүлэх байгууламжууд дайрдаг асуудал нь бол Иран хэлж энэ зохилтыг хийгээгүй шүү. Эхлээд Иран руу Америк зохиод тэр усны байгууламжийг нь зохицсон учраас зөрүүлээд одоо сүрэг одоо хариу үйлдэл бол зогсон байгаа шүү. 30 гаруй тосгон усг болсон гэж байгаа юм. Тэр Ираны өөрийнх нь хаана нэгдэг ч гэлээ бид нар одоо газар нутаг гэдгийг сайн мэдгүй ш. Ус цэвэрлэх байгууламжийг эхлээд устгацсан биз дээ. Тийм. Тэгсэн байгаа. Одоо эн чин нөхцлөд бол маш хэцүү. Ер нь бол цаашдаа ингээд би нэгэ зохиод авах юм бол одоо бол яг энэ юу ойрох дорнотод энэ булангийн улсууд гэж ярьдаг. Энэ улсууд бол 400 орчим юм ус цэвэршүүлэх байгууламж байдаг юм байна. Тэгээд энэ одоо хувийг нь ярил л та. Эдгээр ингэдэг гэж байна. Кувейт бол усныхаа унтны усныхаа биш үү тий 90%-ийг
Оман 86%-ийг, Сауди Араб 70%-ийг ерөөсөө энэ цэвэршүүлсэн уснаас авдаг гэж байгаа байхгүй. Тэгэд маш бага хувиа нөгөө гүний ус биш газар доорх тэндээс авдаг гэж байгаа. Одоо энэ гүний ус нь бас багасж байгаа нөө. Хүн амын тоо байнга өсөд байдаг, хэрэглээ өсөд байдаг. Тэ? Одоо энэ ус цэвэршүүлэх байгууламжиг бол ер нь бол тэр нөгөө нэг AI байгууламж энэ төргээ сүрхий зүр эдийн засаг байтугай зүгээр одоо маргааш нөгөөдөр амьдрах уу гэдэг дээрээ тулчаад байгаа байхгүй юу? Нэг иймэрхүү юм одоо болоод байна. Энтэй холбоотой бас одоо энэ Бахрейн бол одоо энэ дунд нь одоо аливаа нөгөө хадны завсаар хавжуулах за аливаа зурдаг шиг ийм болоод өнгөрч шнэ тий. Бас нэг улс байгаа. Энэ Ливан гэж улс. За яасан бэ гэхээр одоо өнгөрсөн дугаараараа хасрах бол ярьсан энэ Ливан бол Хизболла бүлэглэлийг одоо оргонуулдаг. Ер нь бол оргонуулдаг ч яах вэ? Ерөөсөө Ливаны хүн амын тодорхой үйл шийдчих шинтэй тэд нар Хизболлад нэгтцсэн л байхгүй. харин тийм. Ер нь бол ерөнхийлөгч нь бол оргонуулдаг гэж хэлдэг байгаа шүү. Энэ Хизболлаг бол одоо дарж авах хэвээр бид нар бол Хизболла бишээ энэ төр гэж хэлээд байгаа. Хизболлагоо дийлэхгүй байхгүй юу? Мексикийн засгийн газар ч картелүүдэд дийлэхгүй гэдэг шиг одоо энэ Ливаны засгийн газар нь Хизболлаг ягаад ч дийлэхгүй. Тэгээ энэ ерөнхийлөгч нь мэддэгдэл хийж байгаа. За Израилийг эхлээд муулж байгаа. Ер нь бол муулах жоох буруутгаж байгаа. Та нар бол энэ дайн хийхдээ бол ерөөсөө дайны хууль, олон улсын хууль тогтоомж алийг нь ч ерөөсөө энэ юу дагахгүй байна, баримтлахгүй байна. Та нарт ерөөсөө хамаагүй байна. Та нар бол ерөөсөө том хотууд руу ингээ хаа хамаагүй дайраад байна гэдэг. Угаас тэр нь үнэ. Ерөөсөө Хизболла байгаа гэдэг нэрийдлэр ерөөсөө том хотууд руу шууд пууж явуулдаг. Хэдхэн цагийн дотор за наад юу хотоо орхиж яв, гэрээ орхиж яв. Бид нар довтлоо шүүгээ довтлцдаг. Одоо 600 гаруй мянган хүн гэр орноос ингээд дөрвцэн байх одоо ингээд явцсан гэж байгаа байхгүй. Тэр чинь маш хэцүү байдалтай байгаа. Одоо нөгөө талд Хизболла бол одоо Ираны бол одоо гэх гар хөл Ливантах. Энийг өнгөрсөн дугаараар ярьсан. Энэ бол хизээч одоо ийм амархан бол тэр нөгөө хинийхээ үгэнд ороо ерөнхийлөгчийн үгэнд ороод буугаж өгчихгүй. Хүмүүс тэгж экспертүүд бол тэгж ярьж байна. Одоо энэ ерөнхийлөгчийн санаачлагаар нь бол одоо болж өгвөл нэг Америк ч юм уу тий олон улсын том улсуудын тусламжтайгаар Хизболлаг дарж авъя энэ гэсэн тийм санаа гаргаж байгаа байхгүй. Тэгэхэд энэнийг нь болохоор энэ санааг наачин бол ер нь хүүхдийн санаа шүү гэсэн ухааны юм яриад. Одоо энэ хамгийн хэцүү нь дайнаас хохирж байгаа 3 дахь чинь дундын ус одоо Тийм. Collateral damage л байхгүй тий. Collateral damage гэдэг шүү дээ. Тиймэрхүү юм болж байна. За дараагийн одоо бид нар ч одоо энэ дугаараа ямар хурдан явж байна гэхгүй. Яг тэгэл зүгээр яриа л байл та тий. Чи жоохон сандраад байна уу юу? Энэ нөгөө юу? Мэдээгээ жоохон юу бэлтцсэн чаа. За ордерг бэлтцсэн чаа. Тийм боллоо. За бусад улсуудад юу болж байна? За одоо энэ ойрох дорнодын улсууд бол маш хүнд байгаад байгаа юм байна тий. Одоо энэ Азийн улсуудад эдийн засгийн нөлөө нь яаж үүсэж байна гэдгийг та бүхэнд яриа нэг 4-5 улсын жишээг авсан юм аа. Вьетнамд засгийн газар нь одоо хүмүүсээ ард иргэдээ та нар юу зайнаас ажиллаж, гэрээсээ ажиллаж гэсэн тийм одоо зөвлөгөө өгöd хэлсэн байна. Энэ одоо заавар гэх юм уу тий чиглэл гэж ярьдэн ш монголчууд ч дарга нарын чиглэл өглөө гэдэг. Тий. Энэ бол ойлгомжтой. Энэ Вьетнам бол Солонгос ч юм уу Японыг бодох юм бол тийм нэг нөөц газар нутгийн нөөц багтаа юм байна л да. Одоо гэх шууд нэг шатгууны нөөц багтаа. Тийм учраас одоо инкээс өөр аргагүй гэж байна. Одоо усны нөөц гэдэг нь ихтэй зүгээр өөртөө олболдсон биш зүгээр одоо хэрэглээндээ зөрүүлсэн хадгалсан шатгууны нөөц л байхгүй тийм яг үнэ одоо бид нар ч гэсэн нэг Монаа ус тэдэн хоногийн нөөцтэй байна гэдэг дээ шүү дээ. Яг тэрнтэй адилхан. Одоо Вьетнамд бол биш үү те юу шатгуун 32%-аар одоо бензин гэсэн үг 32 дизель түлж 56%-аар үнэ өссөн байна гэж байгаа байхгүй. 2 дугаар сарын сүүлийнхтэй харьцуулахад эн чинь бол одоо юу гэсэн үг юм бэ те бүр баг хямрал одоо нөгөө аларм те түгшүүр зарлах төвшөнд хүрсэн байна. За Бангладеш улсад яасан бэ гэхээр одоо энэ паник үүсэн гинэ. Өөрөөсөө одоо юу энийг ration одоо юу гэх юм одоо хуучин социализмын хэллэгээр бол норм руу оруулж эхэлсэн байна. Хүн болгон тодорхой хэмжээгээр өгдөг. Одоо нэг автомашинд биш үү те юу 10 литр нэг мотоциклд 2 литрийг өгдөг болж эхэлж байна гинэ. Тэгээ одоо энэ commercial одоо тракууд биш одоо том ачааны машинуудад
220 литр ч юм уу. Ингэж өхөөс аргагүй тулсан гэдэг иймэрхүү мэдээ харлаа. Тэгээд өмнөд Солонгос. За өмнөд Солонгос бол одоо ялангуяа энэ зүүнний үзэлтэй социалист ардчилсан намын ерөнхийлөгч гараад ирсэн байгаа. Энэ хүн бол тий ийм юм. Тэр хүн гараад ирсэн байгаа. Тэгээд 1997 онд хямрал болоход бас Солонгос энэ шатгууны үнэнд үнийн дээд хязгаар тавьж исэн юм байна. Тэрийг одоо 29 жилийн дараа давтах уу үгүй юу гэдгийг шийдэхгүй гэсэн чинь давтахаар болж ийн гинэ. Энэ гэхдээ яг тухайн нэг юу одоо мууж хот тосгоноос хамаарат үнэн нь өөр байх юм бид нар үнийн дээд хязгаарынх нь яг ус даяараа нэгдсэн тийм үн тогтоож өгөхгүй гэд иймэрхүү юм болж байна. Одоо эн чинь ингэдэг юм байна. Өмнөд Солонгос улс мэдээж ямар ч газрын тосны тийм нөөц байхгүй болсон. Энергийнхээ эрчим хүчнийхээ 94%-ийг импортоор авдаг. Зөвхөн энэ нэг юу шүү дээ, crude oil түүхийн нефть. Эннийхээ 70%-ийг одоо энэ хаагдчихад байгаа Хормузын хоолоогоор авдаг гэж байгаа байхгүй. Эн чинь бол одоо маш одоо бас л тийм нэг юу төгшүүр үсэг одоо мэдээ байгаа дээ шүү дээ. Тэгээ ер нь бол ингэсэн гэж байна. 1693 он байсан гинэ. 1 литр нь. Тэгсэн чинь одоо болохоор 1900 он болчиход байна. 3 сарын 10-ны байдлаар. Энд чинь бас Солонгостой бол хөөрхөн нөө айхтар жагсаж тэмцдэг те. Ард түмний тусалд нэг жагсаж тэмцгээр. Гэтэ одоо энэ дээр бол одоо засгийн газар ч арай буруутгах нь хаашаа юм битээ. Үнэхээр одоо ийм байхаас ч тэмцдэг. Онцгой байдал тогтоожод тахад. Гэтэ бид нар тэр үнийн дээд хязгаарыг бол зөв төвөг шүү. Тэр бол яалтчгүй бол буруу эдийн засгт бол сөрөг үр дагавар авчрах, нийлүүлэлтийг багасгах энэ бол буруу үйл ажиллагаа шүү. Арга хэмжээ шүү. За дараагийн улсуудад юу болж ийнх вэ гэхээр энэ юу ойрох дорндын 7 том нисэх буудалд 21 мянган нислэг цуцлагдсан гаццсан байгаа гинэ. Эн чинь бол одоо тэнд байгаа хүмүүсийг утгаар гэхгүй. Тэгээ дайны эхний өдрүүдэд бүр огт явахгүйс одоо цөөхөн хитэн онгоц нисээд байгаа гэсэн шүү дээ. Одоо арай гайг болж байгаа юм шиг л шүү дээ. Тийм баха. Тэгээд ингэж чинь за Арабын нэгдсэн Эмиратын хамгийн том одоо oil refinery гэдэг те газрын тас олборлох одоо байгууламж гэх юм уу? Aramco гэдэг. Тэр одоо төр зүр үйл ажиллагаагаа хаасан гинэ. Precautionary measure гэдэг одоо юу гэх юм. Энэ ч одоо төр анх одоо юу юм одоо тийм ээ тийм. Ер нь бол precautionary гэх одоо тойл хүчгээ сайчаараа гэхгүй. За дараагийн одоо энэ юу Японд юу болж байна? За энэ Орос Украины дайнтай холбоотой нөгөө Япон ч юм бол мэдээж Америкийн вассал улс. Одоо энэ шинэ гарсан ерөнхий сайд нь хүртэл ер нь бол энэ Америкийн неоконуудыг дагдаг эдийн засгийн хөв зүүнний үзэлтэй одоо энэ гадагшаа хийж байгаа дайныг одоо энэ Израиль, Америкийн Иран руу давталж байгаа бол зөвтгөж байгаа ийм засгийн газар. Гэтэ энэ хичээлээ гадаад иргэн сайдны хэлүүд энэ Израиль Иран руу давталсан хууль бус гэж Америк гэж хэлж чадахгүй. Израиль гэж тэгж бас ерөнхийдөө санаагаа илтгэжлээ. Мэдээж нөгөө нэг Такайчи тэгж ярихгүй шүү дээ. Такайчи чинь тэр одоо Америкийн яг барууны консервативуудтай холбоо эвслээ оролцсон учраас тэгж ярьж чадахгүй. Гэхдээ нөгөө талаараа нөгөө хоёр үзүүртэй бодлого гэдэг шүү дээ. Тэр шиг ер нь та нарын ихлүүлсэн дайн ч хууль бус дайн шүү гэдгийг бол хэлүүлж ялээ. Тийм бодолтой байлаач ер нь хийж чадахгүй л дээ. Чи хэлүүлж байгаа үсттэй тэгээд одоо Израилийг буруутгаж наад дайн чинь хууль бус гэж Америктэй хамт барьж болохоос Израиль дангаар ашиг. Япон ер нь улс орнууд энэ удаад биш үү? Ер нь энэ 2003 онд жишээлбэл Иракийн тэр дайн хэрж хахад Америкчууд хэдэн улсын эвсэлтэй те ямар их дэлхийн улс орнуудын дэмжлэгтэй холбоотнууд олоолаа орж исэн те. Өнөөдөр энэ удаа Израиль Америк хоёроос өөр юм улс байхгүй. Ихэнх улсууд Европ дотроо хоёр хуваагдж байгаа те. Гэтэ ерөнхийдөө бол улаан цайн дэмжиж байгаа тийм улс нэгч байхгүй байхгүй юу ер нь бол. За Японд юу болж байна вэ гэхээр 2022 онд ихэлсэн Оросын одоо цэргийн тусгай ажиллагаа гэж яриад байгаа дайн штэ. Энэ дайнаас бол юу Японы компаниуд Оросоос түүхий авах болсон. Тэгсэн чи одоо яг энэ Израиль, Америк, Ираны дайнаас шалтгаалаад нөгөө түүхий одоо үгүй үнд металлууд биш тий. Одоо алюминиум зэрэг тэр чи одоо хөнгөн цагаан. Хөнгөн цагаан зэрэг түүхий одоо материалуудаа Оросоос авах тийм тохироогоо хийгээд эхэлж гин гэж байна. Одоо Оросын Русал гэдэг компанитай ер нь бол яриа хөөрөөгүй айл хэдий эхлүүлсэн гинэ. Энэ дээр бол
бас Солонгосын компаниуд бас Японы компаниудтай адилхан Оростойгоо буцаад харилцаагаа сэргээ энтэр гэдэг. Тэр чи одоо ойлгомжтой үхэл амьдралын цаг дээр байгаа тийм эдийн засаг руу орж байгаа бол тийм бицтэй одоо тэр Орос Мост өгж байгаа тэр нэг юу штэ. Юу яхаас өөр аргагүй болчихж байгаа. Тэр санкцаа. Япон бол гэхдээ албан ёсоор бол яг санкц Орос дээр тавиагүй. Албан бусаар де факто энэ компаниуд нь бол ер нь бол ингэж өөрсдөө санкц тавьсан байлээ шүү. За энэ мэдээтэй шууд холбоод ирчээ. Бид нар өнгөрсөн дугаараар хальт дурдаад өнгөрсөн санагдаж байна энэ юу Америкууд Оросын газрын тос дээр нөгөө тавьсан санкц шүү дээ. Хоригоо баг зэрэг ингээд болиулж байгаа, хөнгөрүүлж байгаа төр хугацаагаар тий зөөлж байгаа, болиулж байгаа энэ төр гэж ярьсан чинь одоо Трамп юу гэж ярьж байна вэ гэхээр ер нь цаашдаа бүр илүү энэ санкцаа болиулах, багасгах ийм боломж бол байхыг үүсэхгүй. Би бол одоо энэ дээр бол баталгаатай зүйл хийж чадахгүй энэ гэсэн юм ярьж байгаа байхгүй. Тэр чинь бол аргагүй. Энд чинь одоо түүхий одоо crude oil шүү дээ тий. Түүхий нефть. Эний чинь үнэ биш шүү дээ. Ерөөсө 7 хоногийн дотор 30% өссөн гэдэг. Энд чинь бол тэгэхээр аргагүй шүү дээ. Тэгээ одоо энэ Кеплер гэдэг байгууллагын одоо мэдээлэл болохоор Оросууд 118 сая баррел одоо түүхий нефтийг энэ танкеруудаа хадгалж исэн. Юу 132 саяыг хадгалж байгаа 118 болж буурсан гэж байгаа. Ерөөс ганцхан 7 хоногт. Энд чи юу гэж ийм вэхээр Оросууд маш их мөнгөтэй болж байна. Түүхий нефтээ зарж байна гэсэн үг байхгүй юу? Хятад Орос хоёр тодорхой хэмжээнд энэ дайнаас амар их хожиж байгаа шүү нэ. Тий. Эн чинь бол одоо тэгэл 132 сая 2 дугаар сарын сүүлд 132 сая байсан. Тэгээ 118 сая болж энэ чинь. Тэгэл мөнгө money cash шүү дээ. За Путин бас энэ дээр мэдгэлээсэ. Хамгийн баяртай байгаа хүн баг Путин байгаад ах шиг. Би инээж минийгээд би бас баярлаад байгаа юм шиг утлаа. За. Европын одоо юу гэх компаниуд биш тий. Европын худалдан авагчид та нар өөрсдөө нөгөө урт хугацааны түншлэл хиймээр байх юм бол бидэртэй ингээд хамтран ажилламаар байх бол бид нар нээлттэй. Бид нар та нар дээр бол ямар нэг юм хориг тавиагүй. Бид нар та нараас хідээч ингээд нөгөө юу та нарыг режектлээгүй. Тий та нарыг одоо ингээд явуулаагүй. Та нарт ингээд үгүй гэж хэлээгүй. Та нар л өөрсдөө хийсэн шүү дээ. Бид нар бол та нартай хамтран ажиллаж билээ ингээд. Сая нөгөө юу засгийн газрын хуралдаанаар бол мэдгдсэн байна. Тэгэд энэ юу Оросын хамгийн том газрын төсөөлөн байгалийн хийний үйлдвэрлэгч компаниуд биш үү? Эдгэрт хэлсэн. Та нар бол өстой дураараа тэр газрын тус байгалийг зарцгаа гэдэг. Тэгээ одоо энэ хямрал биш үү? Энэ хямралаас та нар одоо advantage бол давуу тал болж авах ёстой шүү гэдэг. Хэрэгтэй шүү гэсэн тиймэрхүү зөвлөгөө хэлж байна. Нэг иймэрхүү. За би ч юу төвдөө ер нь тэгэл дэлхийд даяараа божинжлах шиг байна. Манай Монголд одоохондоо нөгөө мэдрэгдээгүй байгаа болохоор монголчууд тоохгүй байгаа байх л та. Яг хөө жишээлбэл манад одоо жишээлбэл нефтийн үн эдэр бол ингээд өөрчлөгдөхгүй байгаа нь ямар шалтгаантай гэхээр манайх нэгдүгээр зах зээлийн зарчмаараа бид нар одоо юу гэдэг үн чөлөөтэй тийм нефт хэрэглэдэггүй шүү дээ бид нар чинь. Манай нефт одоо бензин чинь жишээлбэл үний хяналттай тий. Тэгээ дээрээс нь зүгээр миний ойлгож байгаагаар ер нь миний ч яг ер нь бид нар мэдчил дараа Оросоос нефт авдаг тэрнээсээ бид нар хямдруулж авдаг. Өнгөрсөн одоо жишээлбэл жил за тэгээд эхний энэ жилийн 1-р сард жишээлбэл бид нар ч бас шатхууны хомсдолтой тулгарсан. Тэр нь маань юу болсон бэ гэхээр үний хяналтаас л ерөөдөө болсон тийм үстэй. Яасан гэхээр бид нар Оросоос тодорхой тооны квоттой тэг хямдруулсан бензин худалдаж авдаг. Тэр нь одоо сүрд ингээд хүрлцгээ болж ихэлсэн. Тэгээд яг нөгөө ингээд үнийг нэгсгэж болдог учраас тэгээд манайхан ч одоо юу гэдэг засгийн газар хооронд ярилцж байгаад ч гэдэг юм уу тэр нефтийн Оросын төрийн өмчт компаниудтай ярилцж байгаад нөгөө квота 2 дахин нэмэгдүүлсэн юм билээ Монголд. Тийм учраас одоохондоо Монголд бол ямар нэгэн тийм нөлөө одоо мэддэггүй л ах шиг байна. Тийм. За би одоо энэ нэгэнт одоо эдийн засгийн мэдээ ярьж байгаатай холбоолоод Америкчууд юу гэж ярьж байгаа гэдгийг та бүхэнд одоо хэлж өгье. Нөгөө Томас Маси бид нар одоо дугаар болгоноор л ярьж байгаа энэ либертар одоо конгрессийн гишүүн. Энэ хүн юу гэж одоо Twitter дээр бичсэн бэ гэхээр за энэ юу шатхууны үн тэг 147-оор одоо бензиний үн дизелийн үн тэг 183 доллараар энэ 10 хоногийн дотор өсчлөө.
Энэ нөө Ирантай хийж байгаа дайнаас шалтгаалаад эн чинь одоо Америкийн татвар төлөгчдийг өдөрт 1 тэрбум долларын тийм нэг юу өрөнд оруулж байна гэдэг. Тэ? Тэгж хэлж байгаа хгүй. Эн чинь зардал нь тийм амар өндөртэй. Түрүүн өнгөрсөн дугаараар хасрах нөө asymmetric war гэж ярьж исэн. Яг энэ ойлголтоос шалтгаалаад. Тэгээ эн чинь бол Америк нэгдүгürt биш штэ гэдэг. Томас Маси тийм зүйл хэллээ. За. Одоо энэ үндэсний эрчим хүчний одоо ноёрхлын зөвлөлийн зөвлөл гэдэг нэг байгууллага байдаг юм байна. Сүртэй. Энийг гүйцэтгэх захирал одоо Jared Agan гэж хүн юу гэж хэлсэн бэ гэхээр за бид нар одоо биш үү тэр хормозын тэр хоолойдох тэр асуудалд нэг санаа зовхгүй байна. Бид нар угаасаа террористуудаас бүх тосыг нь булааж аавна гэж хэлж байгаа байхгүй. Нөө хүний эрх мэрх иранчуудын эрхчлөө мөлөөгөө том сүрхий юм яриадсэн нөхдүүд чи яг өмнө нь үзэрэг маска яг ингэж нэг нэгээрээ хуулж эхэлж байна л та. Эн чинь бол сүртэй байгууллага нэр нь National Energy Dominance Council гэж. Трампын нөгөө хэвлэлийн төлөөлөгч нөгөө жижигхэн шар эмэгтэй ч юм блэ. За нэг юм. Тэр чинь ч гэсэн бид нар Ираны бүх газрын тусын намыг хэлсэн шүү дээ. 2-3 хоног юм. Энд чи одоо тэгээ террористуудаас энэ тэргээд байгаа шүү дээ. Өөрсдөө тэгээ юу чинь те дураараа байгаа шээс. За тэгээд энэ одоо энэ сенатор Линдси Грэм гэж. Энэ хүн юу гэж ярьж байна вэ гэхээр энэ хүн бол маш тийм юу ноцтой мэдэгдэл хийж байгаа. Алдар неокон гэхгүй тий. Алдар дайны хинээтэй одоо энэ арчил хүний эрхийг түгээх дайныг хамгийн их сурталчилдаг. Тэгсэн мөртлөө өөрөө дайманд явдггүй тий. Яаж явах юм? Зэвсэг ажуултурын комплексийн хамгийн том лоббины төлөөллүүдийн нэг гэж ярьдэн шүү дээ надад ч тий. Энэ хүн юу гэж хэлсэн бэ гэхээр за би Өмнөд Каролина мужид руу явнаа. Одоо бодвол тэндээсээ өөрөө сонгогддог санагдаад байна. Тэнд өөрийнхөө сонгогчдын бааз суурьтай. Юу гэж хэлсэн бэ гэхээр за би Өмнөд Каролина мужид руу яваад одоо сонгогчдоосоо тэднээс одоо хөвгүүд октоудаа дайн руу илгээхийг би одоо гуйж асуунаа гэж хэлж байгаа байхгүй. Илгээгээсэй гэж одоо асууна гэд. Энэ юу гэж байгаа. Одоо яг энэ нийтлэлтэй холбоотой Трамп ч тэгсэн шүү дээ. Трампын бас хэвлэлийн төлөөлөгч. Ер нь бол тэр нэг юу цэрэг татлагыг бол үүсэхгүй. Ер нь бол одоохондоо бол сайн хэлж мэдэхгүй. Гэхдээ бол тийм тодорхой байр суурь алга үүсэхгүй энэ төр гэж хэлж байгаа байхгүй. Би бол энд итгэхгүй. Наач надаа зүгээр л нонсенс. Америк ер нь мискалкуляцгээд орцоо. Одоо яаж энээсээ нэр цэвэрч гэдэг юм одоо нэг уснаас хуурайгаар гаргачлаа хайгаад байгаа юм шиг надад санагдаад байна. Өчтөр жишээлбэл Трамп Путинтэй уцраа ярьсныхан дараа дайн удахгүй дуусна гэж ярьсан байлээ. Тэрнэгтээ яг ямар утга илэрхийлж байгаа бид нар мэдэхгүй те. Тэгээ дээрэс нь бас нөгөө ер нь ярихтаа тэгжлээ. Нетаньяху бит хоёр харилцан зөвшөөрж ижил дайн дуусна. Өөрөлдвөл дайн дуусах хэсэг бол Нетаньяху мэднэ гэсэн тийм юм ярьсан байлээ. Ер нь бол ойлгомжтой наа чи нэг хуурай замаар цэрэг идэр бол оруулах боломж байхгүй чадахгүй. Тэгвэл тэр чинь бүр ингээд олон жилийн бүр мөнхийн дайн болж өөрөн штэ. Яг хуу ингээд олон цэрэг оруулаа гэж бодоход одоо жишээлбэл мэдээж дэглэмийн байхгүй болгож байна. Гэхдээ юу гэдэг insurrection гэдэг штэ. Олон янзын Америкийн түрэмгийллийг эсэргүүцсэн олон бүлгүүд одоо юу гэдэг Ираныг ер нь Иранд одоо юу гэдэг Америкийн одоо бууны нохоо болсон тэр пападтай government бий болгоно гэдэг бол тийм амархан биш тий. Тийм. За энэтэй холбогдуулаад явах. Ер нь бол энэ Америк Израилийн дан шүү дээ. Энэ Израилийн хэвлүүлсэн дан. Юу Израилийн ерөнхийд асан Нафтали Беннет гэж залуу. Эн чинь бол айгүй богино хугацаанд ерөнхий сайд хийсэн санагдаад байна. Эпштейнийг бидэртэй хамаагүй гэдэг нөхөрч штэ. За тэр чи юу гэж хэлсэн бэ гэхээр ер нь Туркийг сөрдүүллээ. Эрдоганыг сөрдүүллээ. За одоо энэ Эрдоган битээ энэ сүннитүүдтэй нийлээд исламын сүннит урсгалынхантай нийлээд бидний эсрэг тийм холбоо үүсгэе. Одоо энэ Сир, Катар, Хамас тий одоо Сауди Араб өөр юу гэдэг энэ сүннит одоо сүний урсгалынхантай нийлж одоо alliance эвслүүлсэх юм бол бид нар зүгээр байхгүй шүү. Бид нар одоо энэ нэг радикал шийтүүдтэй бол олон жилийн турш одоо тэмцсэн. Одоо дараагийнх нь та нар биш байгаасаа да энэ төр гэд. Хэрвээ та нар инх таймныг ингээд юу зорж байгаа бол инх таймныг хүсэж байгаа бол бити бусдын хэрэгт оролцоод бай гэж. Наа чи худлаа. Наа чи ер нь Ираныг буулгач бол дараагийнх нь Турк гэд аль хэзээний төлөвлөсөн байгаа гэж л. Тий. Нэг иймэрхүү.
Тэгээд энэ дээр ярьж байгаа. Би өнгөрсөн дугаараар хоёулаа нэг шашин талаас нь алаас нь тэр хальт нэг ярих уу энэ гэдсэн шүү дээ тий. Тэрнтэй холбоотой. Гэтэ яг энийг дэлгэрүүлж ярихгүй нэг хальт заяа. Баш товчхон нэг хүний хэлсэн үгийг дурдаад нь Рабай Зевлеф гэдэг. Одоо Рабай гэдэг нь одоо Юда шашны номлогч санвартаа. Энэ хүн бол одоо энэ Зевлеф гэж хүн бол Америкт төрсэн хүн юм байлаа. Тэгээд нүгэд явцсан. За энэ юу Америк Израилийн одоо нэг юу Иран руу довтлсон нь биш үү те Мицва гэдэг. Талмуудад гардаг хэрвээ дайсан чин хин нэгэн чамайг алахаар ирэх юм бол та нар өөрсдөө төрүүлж алах ёстой. Энэ иранчууд гэдэг чинь Амалекууд. Одоо эдэртэй хийхтэй юм байна шүү те. Бидний 3 дахь сүм Third Temple гэдэг. 3 дахь сүмийг дахиж байгуулахад бол тусланаа. Месая ирэхэд одоо туслана гэж ярьж байгаа. Тий, ерөн за наадах чинь амар одоо юу гэдэг мараан дэгдэж байгаа байхгүй. Одоо жишээлбэл энэ 3 дахь сүм гэдэг байгаа шүү дээ. 3 дахь сүм гэдэг чинь месианик гэхээр чинь одоо гэдэг аврагч хэзний тухай ойлголт. Аврагч хаан ирнэ гэсэн үг те. Тэгэд энэ байхгүй болчихсон байгаа Израилийг ромчуудын дарлалаас ч гэдэг юм одоо энэ тентхийн дарлалаас ингэж аврах тэр хааныг бол Юудын шашинд бол Месая гэж үздэг. Тэгээ мэдээж яг хуу Месая гэдэг чинь сүүлдээ Христ болоо хувирсан шүү дээ. Гэтэ Христ бол Христийн шашин бол улс төрийн биш. Христийн нөгөө миний хаанчлал энэ ертөнцийн биш үү гэдэг шүү дээ. Тэр чинь өөрөө нөгөө Месая гэдэг ойлголтоо энэ бол улс төрийн ойлголт биш ээ гэдэг. Тэгээ яг энэ Есүс Христ төрсэн цагаас шнаад Жүүдийн шашны гэх юм уу одоо юу гэх юм одоо байх гэх юм уу энэ Жүүд үндэстний этник национализм гэх юм уу. Дээрээс нь шашинд тулгуурсан энэ үзэл санаа өөр утга учиргүй болсон байхгүй юу. Тэгээд Иерусалим хотын чинь юу гэдэг Есүсийг одоо юу гэдэг загламаа цоодлогдсноос бараг нэлээд 30-40 жилийн дараа Роми Тайтус жанжаа орж ирээд 70 онд. Тэгээд яг 30-40 оноос хойш 30-40 жилийн дараа л байгаа шүү дээ. Тайтус орж ирээд эзлээд тэгээд тэр хоёрдугаар сүм гэдэг байгааг чинь сөнөөцсөн байхгүй юу. Тэгээ ер нь бол одоо юу гэдэг католикч гэдэг юм уу яг энэ уламжлалт denomination шүү дээ. Христийн сүмүүд чинь юу гэж тайлбарладаг вэ гэхээр 3 дахь сүм гэж дахиж байгуулагдахгүй. Тэгээ Тайтус орж ирснээс хойш Иерусалим чинь сүүлдээ Христийн шашнуудын төв болсон. Тэгээд дараа нь юу гэдэг 700 хэдэн онд хэлээдээ Исламын хурж Иерусалимыг эзэлсэн байхгүй. Тэгэхээр ингээд эдгээр чинь бүгдээрээ өөр өөрсдийнхөө шашны домгуудыг ингээд Иерусалимтай тодорхой байдлаар холбоод манай шашны ариун газар гэж үздэг. Тийм учраас дэлхийн 3 том монотеист шашны ариун газар төвч нь Иерусалим гэдэг ойлголт чинь эндээс гарч ирдэг. Тэгээ ер нь бол яг одоо энэ сионистуудыг чинь тэгж яриад байгаа шүү дээ. Эдгээр чинь секуляр месианик гэдэг. Эдгээр чинь ингээд одоо энэ Америкт Христийн зионист гэдэг нэг сионистууд гэдэг балан амьнууд гараад ирлээ. Тэр чинь тий яг евангелист ч яг тэрнийг би дараа тайлбарлаа. Одоо бүр дэлгэрэнгүй яриад яг тэд нар чинь болохоор энэ 3 дахь сүм Израиль болон сүм гэдэг энэ хоёр юмыг тусдаа гэж ойлгодог тийм нэг юм dispensationalism гэж тийм heresy гэдэг байхгүй хэрэгдэг гомдол. Одоо тэгээд heresy гэдэг нь болохоор үндсэн догмоноос гажсан гэсэн үг заяа. Тэгэхээр тэр юу гэж үздэг вэ гэхээр одоо жүүдүүд чинь өөрсдөө хаахын бурхны сонгогдсон ард түмэн гэж үздэг байсан шүү дээ. Хүүхдүүд. Тийм бурхгүй хүүхдүүд биш. Чилдээ сонсон. Үгүй chosen people байхгүй. Бас тэгж шууд ярьж болохгүй. Тэр чинь олон янзын контекст олон цаг үед өөр заяа. Тэгээ бурхны сонгогдсон ард түмэн гэдэг байсан бол Христийн шашин чинь гарч ирээд католик гэдэг үг чинь ерөнхийдөө одоогийн католикч нэрсэн үг биш. Христийн шашны ерөнхий мөн чанар чинь универсал байхгүй. Хүн бүхэн бурхны хүүхдүүд те. Хүн бүхэн бурхны дүр төрхөөр бүтээгдсэн бурхны өмнө үнцэнтэй. Тийм учраас Жүүд вэ нү Грек вэ Ром вэ нү хамаагүй бүгд хүн Есүс Христэд итгэсэн бол тэр бол сонгогдсон хүмүүс гэж ингэж бурхны үзэж явахгүй бурхны сонгогдсон хүмүүс гэдэг чинь тэдрийг хэлж байгаа. Тэгэхээр Жүүдүүд чинь болохоор Жүүд үндэстэй Жүүдийн шашинд одоо сүсгэлдэг бол сонгогдсон хүмүүс гэж зөвхөн бид нар сонгогдсон хүмүүс гэж үзэж байгаагаар одоо нэг supremacist одоо нэг Jewish supremacist гэдэг нэг одоо энэ байгаа энэ сионистууд чи ерөнхийдөө жоохон нацист маягийн өөрсдөө ингэж өрөмжилсөн хүмүүс шүү дээ. Энэ бол христийн шашинтай нийлэхгүй. Тэгэд яг христийн шашныг ч юм уу Америкт христианити хоёр вагдсан байна. Мага хоёр вагдаж байгаа чи яг энэс шалтгаалж байгаа. Зарим тэр жүүдийн лоббинд орсон. Тэгэд энэ жүүдүүдийн гаргаж ирсэн одоо тайлбараар библийг тайлбарладаг ч юм уу ийм курт маягийн урсгалууд байдаг. Сая Трамп ч нэг баахан нэг шашны хүмүүс цуглуулад залбирж гэд солиороод нэг гар мараа ингээ өрөөд бүгдээ тэд нар чин дандаа тэр евангелист гэж жүүдийн одоо
dispensationalist тийм онолт автагдсан non-denominational prosperity gospel гэдэг орчин үеийн одоо юу гэх нэг юм саран даваа шиг чи ингээд бурхан тэ сүмдээ их мөнгө өгөх юм бол чиний амьдрал бурхан сайхан болгоно гэдэг юмар хүмүүсийг хуурж яадаг хамгийн боловсралгүй хамгийн ядарсан хүмүүс гэж хандж яадаг тийм куртиш маягийн шашны хүмүүс аахгүй тэдрийг цуглуулсан. Тэгэхээр яг үндсэн нөгөө католик ч юм уу протестант ч гэдэг яг нэг үндсэн нөгөө жинхэнэ христианит гэх юм уу тэд нар бол энэ дайныг эсэргүүцэж байгаа. Тэгэхээр христийн шашинтнуудыг одоо юу гэдэг нь дайнтай холбож ч гэдэг юм Трамп ч гэдэг юм Хексэд эдэр чинь жишээлбэл ариун дайн энтерг солиороод байгаа шүү дээ. Энэ бол христийн шашны тэ библийг ч гэдэг юм Иесус Христийн нэрийг улс төр дайндаа ашиглаж байгаа үйл явдал болохоос энэ дайн ямар ч тийм одоо юу гэдэг яг үүндээ христийн үйл хэрэгтэй ямар ч хамааралгүй дайн байхгүй. Тийм угаасаа энэ хилээд байгаа шүү дээ. Христийн пасторууд ойрох дорнод амьдарч байгаа ялангуяа. Та нарын энэ Америкийн ойрох дорнодод энэ христийн шашныг түгэн мөгөн энэ гэсэн тийм дайнууд чинь христийн шашнуудыг хамгийн ихээр алж шít. Өртөж байгаа, хохирж байгаа хүмүүс нь хамгийн олон тоогоороо хохирж байгаа нь христийн шашнууд байна гэдэг байгаа. Тэгэд энэ дээр нэг юм нэмээд хэлчихэд энэ юудан шашнууд, энэ жудаизмыг дэмждэг энэ жудаизмын шашинтай хүмүүс чинь Есүс Христийг бол ер нь бол хуурамч месая. Тийм, хуурамч иш үзүүлэгчтэй гэж үздэг. Тийм ч учраас доромжилдог. Тийм. Тэгэд яагаад гэдэг нь би сая тайлбарчлаа. Есүс христианити ч өөрөө жууд үндэстний этник национализмыг одоо юу гэдэг орших рационал гэж яддаг шүү дээ. Тэрнийг нь үүсгэж байгаа байхгүй юу? Жуудууд өөртөө Есүсийг хүлээж авах юм бол сонгогдсон хүн хэвээрээ байна. Хэрвээ хүлээж авахгүй бол одоо юу гэдэг тэр хамаагүй. Тэгэд католик сүм юу гэж тайлбарладаг байсан бэ гэхээр сүм сонгогдсон хүмүүсийг одоо 3 дахь сүм гэж байгаа шүү дээ. Энэ хизээч баригдах ёсгүй, баригдахгүй. Яагаад гэвэл Есүс Христ болон түүнд итгэгч одоо энэ чуулган биш дээ. Экклезиа ч өөрөө сүм. Ер нь Христийн сүм гэдэг ойлголт чинь том байшин институтуудыг нь хилээгүй. Экклезиа гэдэг ойлголт нь юу гэсэн үггүй гэх юм бол Есүс Христэд итгэдэг бүх хүн бие бүрэлдэхүүнээр Есүсийн ариун бие тэ бие бүрдүүлдэг энэ өөрөө ариун сүм юм а гэж ингэж тайлбарладаг байхгүй. Тэгэхээр христиан нийти байгаа учраас жүүдүүд бол христианит одоо дургу байх нь аргагүй. Тэгээ энэс ихлээр угаасаа жүүд христийн шашнтуудын хоорондын зөрчлөгд бол хэдэн мянган жил үргэлжилсэн. Ямар нэгэн тийм орчин үеийн жүүдийн лоббинд автцсан консервативууд шиг жүүдио христиан гэж яриад байгаа. Яг нэг үгөлөхөд утгагүй. Энэ чинь бас үндсэн теологи гэдэг нь бас тийс өөр болцсон. Яг уу суурсын нь зөндөө байгаа. Гэхдээ бас ер нь сайн судаад байгаа өөр юмнууд маш их байгаа. Тэгэд яг уу би зүгээр яг жүүдийн шашинтай яг монголоор бол юудын шашинтай жүүд гэж ярихгүй юудэчүүд гэж ярих хэвээр. Юудтэй хүн болгоныг би бол бас буруутгамаар байна. Энэ сионизмын эсрэг юудын юм юудын шашинтай олон хүмүүс байгаа. Тэгээд дэлхийд даяар бас энэ инх тайвны төлөх жүүд хүмүүсийн нэгдэл нэтэргээ байдаг. Нетаньяхугийн бодлогыг эсэргүүцдэг. Одоогийн Израиль чинь тэр бурхны яриад байгаа Израиль чинь биш шүү те. Тэр Библиэлд гараад байгаа Израиль чинь биш шүү. Энэ чинь зүгээр секуляр шашингүй зүгээр юм орчин үеийн идеологиор үндэслэсэн төрөө. Ер нь цаашаа сайн түүх ухаадах юм бол энэ чинь зүүн Европын социалистуудаас ихтэй. Тэгэхээс биш яг ийм юудын шашныг бүхлээр нь төлөөлөхгүй шүү гэж ингэж ярьж байгаа. Тэр бол үнэн. Би бол жүүд хүнийг үзэн яддаг антисемитист биш. Зүгээр яг Израилийн бодлогыг одоо шүүмжлэнгүүт антисемитист гэж буруутгадаг штэ. Тэр шиг бас жүүд хүн бүхнийг сионист ч гэдэг юм ойрох дорнодод одоо үгдийн болж байгаа дайнд буруутгадаг гэсэн. Энэ Америкт болж байгаа бүх муу муухай бодлогуудад одоо ч жүүд хүн болгоныг буруутгах гэдэг чинь яг л Хитлертэй адилхан юмыг бас тууширч харж байгаа л нэг хэлбэр штэ. Тийм Нетаньяху бас энэ Амалекийн одоо зүйрлэлийг ашигласан. Амалек гэдэг нь юу Exodus шүү дээ. Библийн Египтээс гарсан гэдэг лөө. Хуучин гэрнэ одоо шинэ орчуулга дээр гитлэлж илүү тэгээд тийм ном. За тэрэн дээр гардаг юм байлээ. Энэ юу Мoses шүү дээ. Моисе гараа өргөхөөр Амалекуудыг ялаад гараа буулгахаар ялагдлаа гэсэн нэг айгүй тийм товч бөгөөд тодорхой иймэрхүү дайсан юм байлээ. Израилийн дайсан тахгүй эртний Израилийн дайсан. Тийм. Тэрийг одоо энэ хинтээ зүүрлж байгаа. Энэ одооны Ирануудтай. Тэгээ Нетаньяху ч ингэж байгаа. Хүн болгонд тухайн демограф болгонд өөр
юм яриад байна гэдэг аахгүй. За нөгөө секуляр одоо социалист маркийн ч юм уу те ер нь шашингүй нөхдүүдтэй соцтек маркийн нөхдүүд юу гэж хэлж ийм гэхээр энэ дайн чинь биш те ерөөсөө энэ Израиль гэж төр тусыг авч үлдэхтэй ань шүү. Тэ? Та нар намайг дэмжиж Израиль улс энэ оршин тогтно гэж ярьж байгаа. Израильчуудаа. За гадны одоо нөгөө өрөндийн улс орнууд юу ярьж ийнэ гэхээр та нар биднийг дэмжихгүй бол Холокост 2 болно шүү. Номер 2 болно шүү. Та нар заавал намайг дэмж. Тэгэхгүй бол та нар түүгээс мартаагүй зэнтэр гэж яриад байгаа. Энэ нөгөө нэг юу шашинтай хүмүүстэй юу гэж яриад байна тэгэхээр яг шашинтан тааруулаад. Одоо би та нарын төлөө тэ энэ нөгөө нэг юу 3 дахь сүм байгуулахын төлөө ингэж явж байгаа та нар яагаад намайг дэмжихгүй байгаа юм бэ гэдэг. Христийн шашнуудад болохоор Есүс Христийн 2 дахь ирэлтийн төлөө өгч байгаа байхгүй тий. Юу гэж ойлоо түрүүний dispensationalism гэж хэлсэн. Энд чинь нөгөө premillennialism гэдэг. Тэр нь юу гэж байгааг бол илчил номон дээр Библийн шинэ гэрээний хамгийн сүүлийн тийм зөвгнөл өгдөг байхгүй. Тэрэн дээр Христ дахин энэ дэлхийд ирээд 1000 жил хаанчлна гэд тийм тэрний дараа гэд тийм нэг юм тэрний гэхдээ Христийнх нь шууд literally тий шууд юм шууд утгаар нь юу н ойлгодгүй нэг symbolic language энэ гэдэг нь ерөөхдөө ойлгодог post millennial-ийнх нь гэж байдаг. Premillennial гэдэг нь болохоор тэр dispensationalist-тэй холбоотой. Тэд нар юу гэхээр Есүс ирэхийн өмнө Израиль байгуулагдана гэдээ бас тэрэн дээр байдаг. Тэр Израилийг эхлээд байгуулна. Тэр Израилийг байгуулсны дараа Есүс ирэх боломж бүрдэнэ гэж үздэг байхгүй юу? Тэгэхээр тэр чинь одоо нэг нөгөө ихэд нөхдүүд бол бурхны өмнөөс баг үйл хэрэг хийгээд байна. Тэ Есүсийг дахиж ирэх асуудлыг Нетаньяху байхгүй бол баг бүтэхгүй болчих гээд байгаа. Трамп бид нар чинь тэгж тайлбарлаад байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол яг нэг нөгөө ихэд бол худлаа. Ер нь бол одоо тэр Израиль гэдэг ойлголт чинь одоогийн энэ Израиль гэдэг 1948 онд байгуулагдсан улс бол биш. Тийм одоо шашинд бол эскатологи гэсэн ойлголт байдаг шээ ертөнцийн төгсгөлийг зөвгөндөг те. Энүүгээр бол тэр Christian Zionistууд, тэр Zionistууд юу гэж үздэг вэ гэхээр түрүү хасраах хэллээ. Эхлээд энэ нөгөө Израилийг байгуулах хэрэгтэй. Тэгжиж Есүс Христ ирнэ. Тэгжиж бид нар одоо ингээд энэ ертөнцийн муу мухахаас ангиж ирнэ дайн болно сайн муу эсрэг дайн болно сайн тал нь дийлээд ялна гэсэн. Одоо энэ юудын шашны рабай тэгж хэлж байгаа байхгүй. Энэ муу зайнистууд чинь бид нар цайндаа тэгж хэлээгүй. Бид нар цайндаа энэ Израилийг өмгөөлж хамгаалаад Израилийг байгуулах гэдэг биш ээ. Тийм. Christian Zionistууд хэлж байгаа. Эдгээр чинь бидний төлөө биш ээ. Эдгээр чинь өөрсдийнхөө төлөө энэ нөгөө Христтэй ирүүлэхийн тулд бид нар туслаад байгаа маа гэж яриад байгаа байхгүй. Тэгсэн чинь нөгөө талаас нь болохоор энэ Израиль одоо энэ сайн одоо жүүдүүд чинь жүүдийн шашинтнууд би жүүдийн шашин гэж чи Юда гэхэр бас хэцүү байна. Энэ жүүдийн шашинтнууд чинь Христийг ерөөсөө тийм нэг юу хуурамч месая гэж үздэг. Бүр одоо Израильд чинь байж тээ Христийн шашинтнууд руу нулимдэг. Тэр сүм хийдрүүн одоо нулимдэг хан руу баг баач хийдэг юм уу да. Ярилцлага сонсч байгаад юу юм тийм байлээ. Баач шээх нь холгоо. Ерөөсөө Христийн шашинтнуудыг нэрээс зүйл бүрээр хавчдаг гинэ. Яагаад ойлгомжтой шүү дээ. Христ чинь тэр нөгөө нэг юудан шашныг шал өөр одоо реформжуулах юм уу өөрчлөлт хийчихэр чинь тэр ориг юм авч үлдэхийн тулд нөө юудан шашнаас нэг талаасаа уурлах нь аргагүй гэж хараад байгаа. Үгүй одоо тэгж харах нь цаашаа би бол өөр харддаг. Зүгээр ер нь л орчин үеийн төртэй төрийн их мэдл төвлөрүүлэх гэсэн тийм л бизнестэй маш олон те бизнесийн сонирхолч гэдэг юм уу Америкийн геополитик ч юм уу олон юмнууд холилдсон олон хүчин зүйлсээс бий болж байгаа юм шүү дээ. Зүгээр яг хөө энэ Христийн сионист гэдэг эдрийг ингээ ярихын тулд бол ер нь тэр нөгөө 1990-ад оны энэ Джон Мершаймер шүү дээ. Энд чинь Израилийн лобби ба Америкийн гадаад бодлого гэдэг ном байдсан шүү дээ. Тэр тухайн үед тэр номыг чи эхлээд эссе байсан дараа ном болсон те. Тэр номыг чинь баг ковиданы онл монл гэж ярих гэдэг байсан. Гэхдээ арай чаддгүй яг л дандаа фактуудтай баримттай учраас тэрний чинь хүмүүс ингэж авч хилцдэг байсан. Өнөөдөр бол манай хүн чинь дандаа нэг урьдчилаад профетик маягаар Орос Украины дайн гарна гэдэг. Одоо энэ Ираны дайн чинь баг бий болно те. Ерөнхийдөө ингэж энэ ойрхон орнуудын бүх дайнд Израиль гэдэг бас буруутай энэ энийг ингэж тайлбарлахдаа ерөнхийдөө энэ Америкийн улс төр шашин дээд боловсролч гэдэг юм уу те. Entertainment media гэдэг энэ бүгдэд
юудын те одоо энэ жууд үндэстэн ямар хүч нөлөөтэй вэ гэдэг ингээд бичсэн. Тэр дундаа бүр яг над христийн сионистуудын чинь тухай хүртэл бичсэн. Санхүүжилт нь хаанаас нь протестантууд руу яагаад ингээд жуудын санхүү ихэр урсан, яагаад христийн шашны онолыг өөрчилсөн, яаж буруу тайлбарласан те тэр болгоныг дээрэс нь яагаад католикуудад дургу байдیں۔ Яг бол католикууд жуудын ямар нэгэн санхүүжилтаас хараад те гэх маягийн дээр нь яагаад протестантуудыг католикуудтай нь илүү ингэж дахиж ингээ орчин үед дахиж муудалцуулах гэдэг гэх маягийн амар олон асуудлыг хамарж бичсэн байт юм билээ. Би яг шударга тэгээд бүгдийг нь уншаагүй хэсэгчилж харсан. Тэгээ тийм ном байгаа. Тэгэхээр тэр болгоныг бид нар яг дараа нэг юм сэтвчсэн подкастууд шүү дээ. Мага хөдөлгөөн гэж юу ингээд сионизм гэж юу ингээд жишээлбэл за дээрэс нь Christian Zionism гэдэг энэ сэтвүүд чинь ингээд яригвал бид нар өчнөө ярих юм уран сан одоо байгаад таханд байгаад байна. Тэгээ яг right news ч өөрөө мэдээний нэвтрүүлэг тийм үү? Мэдээний нэвтрүүлэг одоо учраас бид нар яг нэг өнгөрсөн нэвтрүүлэг шиг зөвхөн нэг сэдвэр ч гэдэг юм уу ингээд яриад дуусгачихаар чинь бас нөгөө хідэн контентуудаа юм үлдээхгүй болчих гээд байгаа ч юм шиг. Одоо гэхдээ яг зүгээр яг энэ мэдээний нэвтрүүлэг учраас өөр байх хэвээр. Тэгээд нэг иймэрхүү юмнууд бол байдаг. За хоёул энэ шашны асуудал нэлээд ярьж та цухас дурдъя гэж хэлээд бараг 30 минут ярьсан шүү. За. Тэгээ эн чинь бол ер нь бол цухас дурдж байгаа яг нэвтрүүлэг яг нэг сэдвтэй нэвтрүүлэг болоо явах юм бол эн чинь бол цагаас цаг 30 минутын доор хаяж нэвтрүүлэг болоод явна. Одоо ялангуяа тэр нөгөө сая хасрах хэлсэн Мир Шаймерийн тэр нөгөө эсээ үйж ягаад ном болгосон ном биш үү? Тэр чинь бол 2006 онд твлэгдлөө анх. Тэр чинь 40 нүүрэл тийм эсээ үйдгийн өөр нэг хүнтэй. Ном нь бол зузаан 200-аас 300-аад болцсон. Тэр эсэнийг нь уншихаар ер нь бол ойлгогддог юм дөө. За ямар ч үсэн тийм байна. За нэг мэдээ ярьчих. Энэ сэдвтэй холбоогүй ерөөсөө одоо энэ Иран, Израиль, Америктэй ерөөсөө холбоогүй. Европын холбооны маш том тийм цөмийн энергийн одоо юу болоо? Бодлогын өөрчлөлт боллоо Европын холбоонд. За Европын комиссийн ерөнхийлөгч Урсула фон дер Лейн сая Парист болсон цөмийн эрчим хүчний саммит гэдэг тэнд юу ярьсан бэ гэхээр одоо энэ эрчим хүчнийхээ цөмийн эрчим хүчнийхээ бодлогыг ер нь 180 градус эргүүлж байна. Буцаад нөгөө хямдхан цөмийн эрчим хүч найдвартай цөмийн эрчим хүч рүүгээ шилжихээр болж байгаагаа зарлалаа. Ойлгомжтой шүү дээ. Өөрийнх нь улс Германд нь машины том үйлдвэрүүд хаагдаад зөвхөн том үйлдвэрүүд ч биш заяа. Одоо тэр том үйлдвэрүүд одоо хаагдах нь хайшаа. Гэтэ маш олон тоогоор нөгөө ажилчтай цомхогдож байгаа. Сая гэхэд Volkswagen маш олон 50,000 хүнийг 2030 онд ч гинөө цомхогдох ч гинөө. Тийм мэдээ гарч байгаа. Европын холбоо их олон бодлогоосоо талцсан ш. Цэрэг дадлага нэвтрүүлэх гэдэг. Тэр бүр эмгтээчүүд хүртэл цэрэг татах гэдэг. За тэгэхээр цөмийн эрчим хүч рүү за одоо бүр Оросоос хий авах гэдэг. Тэр нөгөө Катараас ирдэг хин байхгүй болсон да. Тэгэхээр ер нь эдний яриад байгаа чинь цаг үеийн нөхцөл байдалтай ингээл зохицол өөрчлөгдөн. Тэр удахгүй цаазаар авах ялаач сэргийх тухай зарим хүмүүс ярьжлээ. Тийм. Ямар ч байсан цөмийн эрчим хүчнээс ухарсан нь биш үү те. Стратегийн алдаа байсан гэсэн тийм мэдээлэл хийлээ. Одоо буцаад нөө жижиг цөмийн реакторууд биш тийм чинь жижиг ч байна том ч байна те. Энэ жижиг рүүгээ хандсан тийм бодлого явуулах юм байна. Ямар ч байсан 200 сая еврогийн одоо цөмийн инновац зориулсан тийм сан үүсгэж байгаа юм биш үү. Тийм одоо ингэж байна. 90 онд ч юм биш те. Европын эрчим хүчний 3/1 нь цөмийн эрчим хүчнээс гардаг байсан юм биш үү. Өөрөө хэлж байгаа юм фондерлийн. Одоо 15% болцсон. Чи 2 дахинаас илүү хэмжээгээр багасч гарч одоо эдийн засгийн хямрахаас ч яах вэ? Фондерлийн ингэж ярихаас ч яах вэ? Гэтэ энэ фондерлийн ч бас хөгийн гар. Эцнэ CDU намын бас толгой улс төрчлийн нэг байлаа шүү дээ. Ялангуяа энэ Меркелийн үед. Меркелийн батлан хамгаалах яамны сайд байсан. Тэрнээс өмнө хөдөлмөрийн яамны сайд бас байсан. Хөдөлмөрийн яамны сайд байж нийгмийн хамгаалалтын. Тийм. Сайд байж байхдаа яг энэ цөмийн эрчим хүчнээс нөө фейз аут хийх те баваагаар аажмаар Герман улсыг татгалзуулах тэр бодлого дээр энэ хүн өөрөө яг дэмжиж оролцож исэн байхгүй юу. Тэгээ улс төрчддөг бол ийм л байдаг. Өөрсдийнх нь эрх мэдэл ингээд доголднод юу гэх яригадад эхлэхээр хүссэн үсээгүй байдал руу ирж лээ байхгүй нөө Ленины шинэ эдийн засгийн бодлого энэ гэдэг шиг тийм прагматизм руу орж байгаа байхгүй өөр арга байхгүй тэгхгүйгээр явахгүй шүү дээ одоо. Тийм тэгээд яг энэ Кая Каллас гэдэг энэ фон дер Лайны дараагийн нэг тийм хүн гарч ирж байгаа шиг үнтэй. Тэр нэг айгүй инээдтэй байсан. Одоо энэ Иран
өрнөж байгаа дан чи Орос Украины дайнд хүртэл нөлөөлнө. Орос Украины дайнд одоо хэрэглэгдэх ёстой зэвсэг техник хүч бүгдээрээ Иран руу явна гэж солиорж байгаа. Гэхдээ ер нь хайшаа Украинд зарцуулагдах ёстой юм уу тэр чи одоо яг нэг тэгсэн чинь Зеленский бас тэгж байгаа. Та нар 2 хоногийн дотор манай 3-4 жил байлцснаас илүү патриот эдрийн тий шпожин муужин хэрэгэлцсэн байна гэж гомдлсон. Тийм бас. Яг тийм юм болж байна. За энэтэй холбоотой би сая яагаад н утасныхаа юу арилгах чавда мэдээ. Энэ бас чухал мэдээ шүү. Сая дөнгөж өчигдөр байна уу уржигдөр Йонхап өмнөд Солонгосын Йонхап агентлаг мэдээсэн мэдээ. За яасан бэ гэхээр нөө зэвсэг сум хэрэгсэл нь одоо багуугаар үргэлдэж байгаа. Ялангуяа маш үнэтэй. Тэгсэн чинь энэ өмнөд Солонгост нөгөө Америкийн байрш усан THAAD систем биш ээ. Thermal High Altitude Area Defense гэдэг. THAAD. Ер нь THAAD систем заяа. За энэ системийг одоо өмнөд Солонгосоос нь болиулаад нөгөө ойрох дорнод руугаа шилжүүлж байгаа юм байна. Тэрийгээ бүр ингээ зураг хүргийг нь бол тэр Йонхоп агентлаг бол харуулж илээ. Эн чинь бол маш үнэтэй систем юм биш нөө. Хасрах өнгөрсөн дугаараар ярьжсэн asymmetric war гэдэг. Иранчууд айгүй эдийн засгийн хэмнэлттэй дайн хийгээд байгаа. Тэр пуучин зэвсэг хэрэглэн айгүй хямдхан. Тэгэхэд одоо энэ юу вэ шүү дээ? Энэ Америкийн зэвсэг техник чи яасан үнэтэй юм бэ? Одоо ингэж байгаа. Юусе ганцхан мисайл пуучин биш ээ те. Энэ THAAD системийн мисайл чи 11.9 сая доллар. Patriot нь 3.7 сая доллар. Тэгээ ийм байхаар чи нөгөө зэвсгэн дуусаад одоо нөгөө Солонгосоос татж авах нь аргагүй. Тэгэд юу Солонгосын ерөнхийлөгч нөгөө социалист нөхөр маань хэлжлээ. Бид нар уг нь одоо энэ системээ үлдээчих гэж гуйсан. Тэгсэн чинь тэ Америкчууд зөвшөөрсөнгүй гэд. Тэгэл ер нь бол Солонгос бол вассал ус идгээл дахин нэг удаа энэ дээр бол харуулж ийн харагдаж ийн гэх юм уу те. Энд чинь бол ерөөсөө өөрсдийнх нь биш юм байгаа байхгүй. Тэгээ хүмүүс юу гэж шоолж ийн гэхээр ингэж чинь. Нөө хятадуудын 10 жил хийгээд чадаагүй шаардаад чадаагүй юм чинь Дональд Трамп чадчихлаа шүү дээ. Тэг яг нөгөө ер нь Америкийн зэвсэг техникүүд үнэтэй. Энд чинь дандаа төртөө хамссан татвар төлөгчдийн мөнгөөр одоо үгдэн зэвсэг хийж одоо Америкийн төр засаг энэ тэнд одоо ингээл дайн хийдэгтэй зэвсэг ажуулдрын комплексийн лоббинд өртдөг гэдэг штеп. Энд чинь хамгийн их зардлаар тэ зэвсэг хийх гэж татвар төлөгчдийн мөнгөөс асар ихийг одоо авахыг оролдож байна. Дээрээс нь маш урт удаан хугацаанд үргэлжилдэг хитрхи комплекс гэж байгаа. Комплекс системүүд чинь. Гэхдээ яг нэг үгээд орчин үеийн одоо үгдээ сая энэ Ираны дайн тэгээд Орос Украины дайн эдэр Америкийн зэвсэг техник дэлхийд номер 1 те superior те гэдэг бол эргэлзээнд орсон. Одоо яагаад радарыг чинь Солонгосоос авчирж байгаа. Наа чинь бүр аргаа барсан үлцээ. Ойр дорндод байгаа сая Америкийн бүх цэргийн баазууд довтлохонд өртсөн. Дээрээс нь THAAD-аас гадна хэд хэдэн өөр олон янзын юм яг ойр дорндыг хянжээдэг тэр бааз дээр байгаа радарууд шүү дээ. Эдгээр бүгдийг нь сүрүүлсэн гэж байгаа. Энэ чинь одоо жишээлбэл би ингэж яриаг Такер Карсон гэж ирсэн. Тэгэд ер нь бүх цэргийн баазуудад тэгээ ер нь энэ хохирол өдр шүү дээ. Энийг Америкчууд одоо нуугаад байгаа. Хүчсэн хүмүүсийн тоогч нуугаад байгаа. Зарим нь орцлогдсон цэргүүдээ хүртэл одоо юу гэдэг мэдээлэхгүй байгаа гэх юм бэ. Ягаар дайны хохирол гэдэг байгаа дэр чи одоо яг ингээ ярих юм бол аль алиндаа амар хохирол учруулж байгаа. Гэтэ Иран биш дээ. Өөрсдөө бас хангалттай хэмжээнд хамгаалж чадаад Америкт асар хэмжээний хохирол учруулад байгаа байхгүй. Тийм учраас Трамп бид нар ч одоо атсан шалгаанд орсон явж байгаа. Ер нь бол одоо нэг ийм Даглас Макгрегор ч гэдэг юм уу, өөрхийн Скот Ритер ч гэдэг юм нэг Америкийн тагнуулын төв газар тэгээд батлан хамгаалах яамд эдэрт байсан нөгөө шинжээч мэнжээч байсан дайны тухай комент хийдэг хүмүүс шүү дээ. Тэдний ярьж байгаа бол Трампын орж ирсэн одоо энэ зорилго бод бүтлгүүдцээ Трамп одоо уснаас яаж хуурай гарах вэ гэдгээр хайж яваа хүн. Наач нь бол одоо ингэж урт хугацаанд үргэлжилж чадахгүй. Ер нь бол нэг нөгөөлөхөд бол ялагдаж гин гэж байгаа байхгүй. Дайны зорилго гэж байдаг гэж. Дайны зорилгыг маш хурдан тэр одоо үгтэй объективээ хурдан биелүүлээд
энийг дайн гэдэг болохоос бандсан нүрэндээ дахин ингээд дайраад иргэний байгууламж руу дайраад ингээд нөгөө нэг мөнгө төгрөгөө улам бүр үүрэлтэй мэдээж нөгөө тэнэг хүний тэнэглэл урт хугацаа баян хүний тэнэглэл урт хугацаанд үржих боломжтой гэдэг шиг ингээд үүрээд байж болох бах. Гэхдээ наа чи яг Ираны дэглэмийг өнөөдөр энэ маягаар сөхрүүлж авна гэдэг бол худлаа юм байна гэдгийг ойлгоцсон. Тэгээд одоо энэ Америкчууд ч гэдэг юм уу, Израильчууд ч имлэгч гэдэг юм уу, тэр дид бүтэц ч гэдэг юм уу, тэр ус цэвэршүүлэх байгууламж ч гэдэг юм уу, иргэний байгууламж эдийн засаг руу довтлоод байгаа нь одоо энэ хугацаанд аль болох Ираны эдийн засагт те хор хохирол хийгээд саботаж хорлон сүйтгэл хийгээд Ираныг хурдан хугацаанд сэрэх болцоог нь гяс хайл гэдэг байгаа байхгүй. Тийм зорилготой байна гэж хараад байгаа байхгүй. Ер нь бол энэ дайн бол те Трамп бол үнэхээр тэнэг гүйцэл сая бол хийсэн те. Трампд бас нөгөө жүүдийн лоббинд байдаг хүнт чи сонголт байхгүй л байсан. Өөрөө хилжлүүл л дээ. Хэрвээ бид нар Иран руу төрүүлж товтлоогүй байсан бол Иран чи Израиль руу товтлох тэр худлаа л да. Израиль нь Иран руу товтлох гээд байсан учраас л төрүүлээд гусчж байгаа л гэж харж байна. Тэгээ Израиль нь товтцсон байлаа гэж бодоход Америк оролцохгүй бол Израиль тэгэл болно шүү дээ. Харин тэгээд одоо лоббинд байгаа хүн чи хэцүү юм биш. Лобби ч гэж хэлэх юм уу, барьцаач гэж хэлэх юм уу, тэг наадах чинь тийм өстэй. Тэг яг бид нар энэ жүүдийн IPAC тэг энэ жүүдийн лоббины тухай яриач гэдэг нэг хүн бичсэн бэлээ. Бид нар энэгээр бүр тусдаа сэдв болгоно гэж бодлоо тий. Тэгээ энэ дайн чинь бол одоо ерөөсө 2 өдрийн дотор энэ Washington Post-ийн одоо тооцоолсноор 5.6 тэрбум долларын өртөгтөө бууж зэвсэг харавцсан гэж байгаа. 5.6-ыг боддоо. Аимшигтад тооз. Тэгэд эндээс хохирж байгаа нөгөө Солонгос ч өмнөд Солонгос ч яг энэ систем суйрлуулснаас шалтгаалаад энэ хин хоёрын өмнөд Солонгос Хятад хоёрын харилцаа хүүтрээд худалдааны дан өрнөөд энэ худалдааны данаас ч өмнөд Солонгос 10 орчим тэрбум долларыг алдсан гэж яригддаг. Тийм тоотой байдаг. Хятад ч бас тодорхой хэмжээгээр Солонгос санкц тавьсан байдаг шүү дээ. Тэгээд энэ худалдааны даны тооцоонд тэр 10 орчим тэрбум долларын алдагдал гээд. Тэгсэн чинь одоо ямар ч хэрэггүй одоо аль алинд нь одоо хохиролтой юм болоод дуусч байна. Ямар хэцүү юм гэдэг одоо өмнөд Солонгос Япон ирч одоо. Аль том Америкийн васаал ахаар одоо тэг хэцүү ч юм да. За хоёулаа тэгээд одоо мэдээнүүд бол бэлдсэн мэдээнүүд дууслаа. За одоо мага хөдөлгөөн ер нь дуусна уу үгүй юу гэдгийг ярих уу дараагийн нэвтрүүлгээр ярих уу тэрийг шийддээ тэгээд энэ дугаараа өндөрлүүлээ да. За ер нь тэрний дараагийн дугаар дээр ярих дөө. Миний хоолоо өвдсөн байгаа. Ханиаттай байгаа. Тэг би бас жоохон ярихаар жоохон зовиртой байгаа тий. За тэгвэл дараа нь энэ мага хөдөлгөөн ер нь хэрхэн сүүр одоо энэ Израилийн лоббиг ярьчээ. Тэгээ Израилийн лоббиг ер нь тэгж яагаад яри. За яг мага хөдөлгөөн сүүснийг бол тусдаа нэвтрүүлгийн нэг гэхдээ тэд нар ч нэг Израилийн лоббитой холбоотой учраас неоконууд ч бас холбоотой тийм учраас ингээд нийлүүлээд цогцолгоод ярил зүгээр. Тэрний заавал нэг цагт багтаачихын оронд 2 цаг ч гэсэн ярьсан ч асуудалгүй шүү дээ. Тийм ээ тий. Ер нь бол тийм санаа байна. Тэгэхгүй бол одоо энэ ер нь л улс төрийнхөө хувьд биш дээ нөгөө Трампын нүүр царай нь болж өөрөө ингээ өдөрдөг чинь лидер нь болж явж байгаа мага хөдөлгөөн бол дууссан. Одоо энэ хүнтэй бол одоо либертар дэмжижсэн либертарууд бол шууд 180 градус эргээд дайсан болсон ойлгомжтой шүү дээ. Либертарууд байр суурин дээр байгаа. Трамп байр суурнаас хурсан. Палео консервативууд гэж байгаа. Тэд нар бас яг адилхан Трампыг бараг үзэн ядж байгаа. Одоо Трампт хамгийн одоо түшиг дулуур болж байгаа ганц үлдсэн хэсэг нь нөө өмнөх дайснууд нь буюу одоо неоконууд. Өмнө Трампыг дайн хий гэж шахаж исэн. Тэгээ дайн хийхгүй болохоор нь чи юм уу галзуу солиотой гэж янз бүрээр тохоргож доромжилж исэн нөхдүүд одоо энэ Трампыг дэмжиж үлдсэн. Ийм л юм болчиход байна. Тийм тэгээд зүгээр ер нь энэ нэг political prediction энтер гэдэг нэг poly market энтер гэдэг нэг prediction market гэж үүдэг шүү дээ. Bet тавьдаг маягийн тийм юмн дээр бол баг 90 хэдэн хувиар бол дараагийн мид терм энэ 2026 оны 11 сард болох мид термээр демократ нам ялнаа. Ялангуяа хааваст бол бүр олонхийг бүрдүүлэн сенатад бол угаасаа нэг юм жоохон баг зэргийн зөрүүтэй гардаг шүү дээ угаасаа дүн. Тэгээ хааваст олонхийг тэгээд ер нь бол энэ Трампд одоо юу гэдэг хүл гарын бол ингээд боон тий. Ер нь Трамп бол одоо ингэж энэ сенат конгресс тэр чигтээ одоо сая Republican намынханд байсан учраас
Трамп их даварлаа. Сая хэд хоногийн өмнө Трампын одоо юу гэдэг дайныг үргэлжлүүлэх эрх олох шийдвэрээр жишээлбэл Republican намынхан цаадгыг чинь ингээ аваад цаадгын чинь дайнаа үргэлжлүүлэх төр эрхийг өгсөн гэх маягаар маш их даварлаа тий. Одоо тэр боломж нь байхгүй болон тэр байтугай Трамп одоо Эпштейний ч гэдэг юм олон асуудлаас шалтгаалаад Трампын нэр төр Republican намын нэр төр ер нь байхгүй болж гин. Тэгээд дараагийн тэр сонгуулиар байхгүй болно. Тэгээд манер бараг импичмент ч болж магадгүй гэж хүмүүс бол яриад байгаа. Тэгээд Трамп бол яг Ираны одоо гэдэг энэ дайн дээр бол юм хамаг одоо нэр төр байх бүх капиталаа туучлаа. Дээрээс нь Америкийн өрнөдийн нэг ийм хоосон нэг юм юу исэн шүү дээ. Бас нэг юм хүний эрхийн төлөө явдаг юм чинь бас нэг rules based order гэдэг ингээд дагаж мөрддөг бас ингээд нэг юм humanitarian байдлаар дайн хийдэг гэдэг энэ имижийг өөрчлөөд яг жинхэнэ бодит байдлыг гаргаад өглөө. Нөгөө талд энэ Орос хятад ч гэдэг юм уу, Иран ч гэдэг юм уу энэ улсуудын улам хооронд нь нэгтар шуурчлаа. Тэгээд дэлхийн ерөнтэй нэг төлөлт ертөнц төгсгөл болж байгаагийн илэрхийлэн Трампын шийдвэрүүдээс харагдаж байна гэж би хувьдаа ойлгож байна. Тэгээд ер нь бол инх 50 цаг үеэр төгсгөл болж байна. Одоо бүс нутгуудаар дүүрэн одоо юу гэм мөргөлдөөн гэдэг юм бол бий болно. Ер нь power vacuum нь бий болж байна. Тэр vacuum чинь нөгөө тэнцвэр тогтвол дахиад хаос бий болно. Тэрэн дээр ч ингээд их мэдлийг бөглөсөн олон янзын сонирхлууд хоорондоо тэмцэлддэг. Тэгэхээр одоо нөгөө дэлхийд дараагийн тийм дэг журам энэ олон туйлт дэглэмчийн бүрэн дэг журам олтлоо энэхэд инх 50 гэдэг асуудал ер нь хэцүү болж байгаа те. Тэгээ эн чинь бол Монголд бол бас айгүй хортой зөв эдийн засгийн талаасаа бол мэдээж ойлгомжтой тий. Гэтэ яг Хормузын хоолоогоор Иран бол юу хятад руу юу тээврээ бол зүгээр энгийнээр үргэлжлүүлж байгаа юм байлаа газрын тусны. Тэр чи яг хамгийн гол нь одоо манай эдий чи одоо ярихтаа энэ муу Оросыг шүтцэн Оросын дагуул Монгол солиороод идэв шүү тий. Энд дээр чин Орос хятад хоёрыг бүр ингээ хитрхи ойр тулах нь Монголд хамгийн ашиггүй зүйл واخгүй юу? Энэ дээр монголчууд нэг ойлгох хэрэгтэй. Би бол энэ дээр одоо санаа би одоо тэр төрийн төлөө хотон боож өхөн мөхөн гэдэг шүү дээ. Тэрэн дээр одоо боож өхөөсөөр аргагүй. Энэ хоёр чинь хитрхи ингээ ойртоод нэгдэн нэгтраад явчихар чи Монголын асуудлыг зөв дундаа шийддэг болчих юм бол да яана гэж бодод. Дээрээс нь Орос ингээд сулрахаараа одоо юу гэдэг одоо жишээлбэл Орос Украины дайн ч гэдэг юм энэ чинь Оросд аюу хэцүү байгаа шүү дээ. Тэр ингээд хятадуудад буурт тавьж өгöd олон янзын шийдвэрүүдээр жишээлбэл Монголын асуудлаар жишээлбэл ингээд буурт тавиад өгвөл яах юм бэ гэдэг ч юм уу. Иймэрхүү юмнууд бол байгаад байгаа. Тэгээ ер нь яг манай Монголд ер нь нөхцөл байдлыг болж байгааг ерөөс ойлгохгүй байна. Жишээлбэл олон улс судлалын ч гэдэг юм уу багш нар гэх хүмүүс ярьж байна. Энэ дайныг шууд одоо юу гэдэг газрын тосны дайн гэдэг. Ер нь ойрт оронд газрын тосны одоо юу гэдэг ач холбогдолтой газар биш. Энэ чинь газар зүүн байрлал гэж нэг юм аягүй чухал. Энэ чинь 3 4 том иргэншлийн зааг дээр байдаг тий Аз, Европ тий Африк гэл тий ер нь зам босон бүс нутаг байхгүй дэлхийн худалдааны зам босон одоо дундын тийм бүс нутаг. Тийм учраас тийм айгүй чухал байдаг. Тэгээд тэр чинь газрын тос байгаагүй байхад ч гэсэн Орос, Англи хоёр жишээлбэл одоо энэ Ираныг Great Game-ийн хууч ярьдаг штэ. Эндээ Иранд илүү нөлөө тогтоох гол ингээд бүр олон зуун жил үргэлжилсэн түүхийг ингээ харах юм бол зөвхөн газрын тостой холбоотой биш. Дээрээс нь энэ манай тэр багш нар судлаач гэдэг хүмүүс чинь энийг зөвхөн хятадыг боохлоо хятадын нефтийг тасалдууллаа гэд монголчуудаа хэдэн онд амьдраад байна. Хятад Оросоос нефт авчиж чаднаа. Амар олон. Тэгээд юу гэдэг зүгээр ингээд энгийн логикоор бодоход хятадыг нефтгүй болгох гээд өөрөө нефтгүй орж идэг тийм логик гэж юу ах вэ? Өөрсдийнхөө нефтийг асрыг үнэтэй болгоод хятадыг хохирохох гээд өөрсдөө хохироно гэж байгаа. Тэгэхээр ер нь энэ Трампын энэ үйлдэлийн Америкийн үйлдэлтэй тэгээ энэ нэг төрөлт ертөнцийн Америк гэдэг чинь хитрхи их бартцсан байна. Өнгөрсөн 30 жил хинч үг хэлдэг байсан. Тэрэндээ хитрхи их хүчтэй болоод тэр бардамлалтаа автаад сүулдэ тэнэглэл рүү ороод байна гэдэг чинь эндээс харагдаад байгаа. Тийм одоо энэ хятад чинь бас нэг 56 үндэстнээс бүрдсэн энэ тэрний дотор ч одоо манай өвөр монголч хүртэл байгаа шүү дээ тий. Одоо энэ бодлого нь бүр чангарч ийн гэж чинь үндэсний цөөх рүүгээ хандсан бодлого нь чангараад тэгээд уусгах бодлого нь тий. Одоо хэдэн жилийн өмнө өвөр Монголд хүүхдүүд монголоор хичээл заалах маалахыг болиулна энэ төргээ ярьжсэн. Сая би өчигдөр мэдээ уншсан. Economist нөө юу сэтгүүл дээр нийтлэл байлээ л тий. Энэ хятадын бодлого бол ерөөсөө үндэстнээ бүрэн уусгах зөвхөн хан үндэстний улс болгох тий. Ер нь бол одоо цалан тусгаарлах хөдөлгөөнүүдийг бүр нят дарах. Тэгээ ойр хавийнхаа улсуудад өөрийнхөө нөлөөг цаашаа тэлэх энэ гэсэн юм ярьж байгаа. Тэр ойр хавийн улсад нь за ойлгомжтой Тайвань бол угаасаа хятад гаралтай хүмүүс байгаа шүү дээ. Энэ хятадуучин хэрвээ боломж нь олдох юм бол Монголыгаа бас залгичих
хүсэлтэй л байгаа. Одоо хятадын тэр нэг юу чат группүүдээр тэр нэг юу хуйлдааны онолч гэж яригадад. Гэхдээ тэр нь мэдхгүй. Тийм нөө 5 стейжтэй үе шаттай. Тэрнийх нь 3 дахь 4 дахь дээр нь Монгол байж идэг. Монголыг одоо энэ гадаад Монгол гэж яриад байхгүй. Гадаад Монголыгоо буцаж эргүүлж авна маавна гэсэн ухааны юм яригадад идэг энтергээд тэр мөрнээс нь айгаад байгаа. Яагаад гэвэл энэ Орсын сулраад хятад нь хүчрхэгжээд ядчил хэвэндээ байх юм бол Орсууд нь хятадтай найр тавиад Монголыг ядаж ингээд нөлөөний бусыг нь бүр ингээд нөлөөг нь нэмэгдүүлээд өгчих юм бол яан вэ монголчуудаа. Тийм ер нь энэ Оросууд ингээ анзаарч бол хятад зүүн өмнөд Азад маш төрмгий байгаа тийм үү. Дээрээс нь энэ Оросын аз дорндод одоо хятадуудыг хэрэгжүүлж байгаа бодлого чи Оросуудын бүх хүндлийг маш их төрүүлж байгаа шүү дээ. Тэгээ Оросууд ч одоохондоо л ингээл шүдээ зууж байгаа болохоос хятадуудад бол үнэхээр энгийн Оросд бол үнэхээр дургу болсон байлээ те. Тэгээ хятадууд аз дорнод Оросын тэр том Сибирь санаатай байгаад Монголыг одоо тусгаар тогтносон. Ер нь нэг хятад гэж бодлого байдаг шүү дээ. Тэр чинь хуучин чин гүрний бүх газар нутаг бол хятад гэсэн тийм бодлого. Тэрэнд чинь манаа нутаг ч гэсэн орж байгаа шүү дээ. Тэгэхээр бид нар энэ хоёр манад өрнөд нөлөөтэй биш ээ те. Өнөр нөлөөтэй ш. Орос хятад гэдэг энэ хоёр улсын тэнцвэртэй байдал бидний хувьд маш чухал. Өнөөгийн өрнөдийн сүүлийн одоо хэрэгжүүлжсэн энэ 30 жил хэрэгжүүлжсэн бодлого шүү дээ. Зөвлөлт байхгүй болсны дараа энэ русофоб маягаар ингэж Оросын холбооны улсыг зөвлөлттэй адил буруутгаад ингэж банк дээрлэгдэг. Тэр бодлого ч өөр энэ хятад Орос хоёрыг хэтэрхий ойртууллаа. Дээрэс нь Оросыг маш олон талаараа хятадаас хамааралтай болгочлоо. Тэр энэ чинь аюул болоод байна шүү гэдгийг бид нар ойлгох хэрэгтэй. За тэгээд юу өмнөх түүгээр ирсэн ч гэсэн монголчууд угаасаа мэдгэл өстэй шүү. 19 онд Оросчин иргэний тантай өөрсдөө яа гэж исэн үргэлт чинь цагааннууд нь улаантууд нь орж ирэл дураараа дөрөгдөг. Тэнгүүт яг 19 онд автономи тусдагдаг тий хятадаас цэрэг орж ирээл. Тэр чи одоо нэг нь ингээд сулраад хүчрхэг байдлаа алдах юм бол нөгөөх нь зүгээр хоп гэж заялагчхад боломжтой. Энэ Сталин Оросыг буцаагаад те илүү хүчрхэгжүүлээ нэгтгээд тэгээ нэг дундаа нэг буфер бас байх гэдэг нь штэ. Ядчил бүтэн гадаад дотоод Монголыг нэгтгэх биш. Ядчил гадаад Монголыг нэг буфер бас байдлаар авч үлдэх тийм зорилготой байсан учраас Монгол тусгаар тогтносон. Тэрнээс бид нар 90 сайндаа ч юм уу тийм болоогүй. Яалтчууд том улсуудын геополитик гэдэг юмар тусгаар тогтносон болохоос одоо бид нар тийм мундагтаач бас тийм биш юм шиг. Тэр бол үнэ. Тэгээ ер нь бол юм те. Одоо бид нар чи ингээд эдийн засгийн хувьд ч гэдэм бүх амжиргаа маань хятадаас хамааралтай болчлоо. Хятадуудын өөдөөс монголчууд юу ч хэлж чаддгүй боллоо. Хятадын бодлогод Монголд хэрэгжиж байгаа хятадын байр суурийг хамгаалдаг хүмүүс маш олон болсон. За тэр мөрнийг яриад яг хаа тэгээд ер нь тэг хятад одоо Оросыг бол дурын хүн доромжилдог болсон. Орос хүчгүй болсон, суларсан те. Яг үндэ энэ Батүл эдэр яг эд хүчтэй үед нь бол ингэж хэлж чадахгүй. Тэр чинь аимхан хүмүүс шүү дээ. Хятадын эсрэг эдэр ч юм хэлж чадахгүй байгаагаас харахад л ойлгомжтой те. Тэгэхээр хятад ч Орос ч аль аль нь харийн гүрнүүдээ аль нэгнээсээ сайн муу гэж бид нар яриад байх бол хэрэггүй те. Ер нь эдрийг тэнцвэртэй байх хэрэгтэй. Тэр нь чухал. Тэгхгүйгээр одоо хятадуудад хайр зарлал Оросуудыг буруутгаал яг үнэндээ шүү дээ. Хятадын эсрэг юм ярихаас монголчууд айдаг болсон шүү. Тэгэхээр хэний эсрэг шүүмжилж болохгүй нь тэр чин чамаа дарангуулж байгаа гэсэн үг гэд байдаг те. Хэний ч үгэлээ тийм үг байдаг. Волтерын ч илүү тийм үг байдаг. Шүүмжилж. Тийм хэнийг шүүмжилж болохгүйгаа ойлгуул чи хэний боолчлолд байгаа ойлгоно гэдэг чинь тэр үг. За тэгэд энэ удаагийн нэвтрүүлгээ дуусгая. Дараа 7 хоногт уулзъя. Тэгээд дараа 7 хоногт хоёлоо яг ярьснараа энэ чүүдийн лоббиг ярив. Тэгээд энэ мага хөдөлгөөний тухай ер нь Америкт болж байгаа баруун зүүнний улс төр дээр жоохон яриад төхөө. За баяртай.